COVID-19 халдварын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд цахимаар явуулж байгаа бол манай аймгийн хувьд мөн төгсөгчдөд зориулсан лайв хичээлийг явуулж байна. Үндсэн одоо эсэлтийн ерөнхий сургуулийн 10 хичээлээр 40 багшийн нэг хичээл дээр 4 багш. Ингээд нийт 100 цагийн одоо лайв хичээлийг зохион байгуулсан байгаа. За энд бол одоо бүх одоо энэ жил сургалтанд орохоор бүртгүүлсэн бүх хүүхдүүд бол одоо тэр лайваар тухайн хуваарь цагуудад хичээлээ үтсэн. За мөн энэ хичээлийн үр дүн ямар байваа гэдгийг 4 сарын 6-наас 8-ны өдрүүдэд онлайнаар сургалт зохион байгуулсан байгаа. За мөн одоо математикийн хичээл ирэхэд 3 удаа онлайн төвшин тогтоох сургалтыг зохион байгуулсан байгаа. Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн ахлах ангийн сурагчид тусгай журмын дагуу сургууль дээрээ давталганд хамрагдаж эхэлсэн. За ингэхдээ халдварын үеийн бэлтгэл бэлэн байдлыг ханган нэг ангид 10-аас илүүгүй хүүхэд хичээлэх юм. За давтлагын хугацаа нэг удаад 2 цагаас илүүгүй хичээлж байгаа юм аа. Манай сургуулийн хувьд болохоор өглөөний 8 цагаас эхлээд 12 дугаар ангийнхан маань давтлага хийж байгаа. Нэг ангид 10-аас их хүүхэд оруулахгүй. Өглөө хүүхэд орж ирэхэд нь гарын нариутгаад энд халууны нөөцөд тэмдэглээд мөн гарахт нь давтлага хийгээд гарахт нь мөн халууны нөөцөд тэмдэглэж гарах орох үеийн халууныг хэмжиж байгаа. Манай сургуулийн хувьд анги танхимын тогтчул засвар нь болохоор юу яасан байгаа. Ширээнүүдийн хоорондох зайн 1-ээс 1.5 метрийн зайтай хүүхдүүд суун. Хүүхдүүд нь болохоор нэг удаагийн бэлэтэй бүгд амны хаалттай мөн нэг удаагийн улууч өмсөж орохно. Нэг цагийн давтлага нь 2 цагаар л хичээлж байгаа. Нэг хичээл нь. Тэгээд 2 цаг тутамд анги танхим чигтээ цэвэрлэгээ ариутгалын бодисоор чигтээ цэвэрлэгээ хийж байгаа. Энийг нь сургуулийн үйлчлэгч нар ширээ болон шалыг нь ариутгалын бодисоор 2 цаг тутам нэг цэвэрлэж байгаа. Одоо ер нь бол хүмүүсийн хөдөлгөөн айгүй харцсангүй бага байсан боловч одоо нөгөө сургууль амарч байгаатай холбоотойгоор ном хураалгах хүүхдүүд эцэг эхчүүд орж байгаа. Тэр бүрийг болол үүдэнд номыг хурааж авч байна. Бага ангийнхныг багш нартай уулзах шаардлагатай байвал халууны нөөцөд гарын нариутгаа татгч нь оруулж байгаа. Ер нь бол үүднээс буцаах юм шаардлага тавьж байгаа. Бүхэн Ахлах ангийн сурагчдын давтлага 1 сарын хугацаанд буюу 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.